Мэргэжил Цэгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийг танилцуулж байна. Барилгын захиргаанч. Би 2017 онд Налахын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв барилгын захиргааны мэргэжлүүд төгсөөд захиргаан огцролд автоматжуулалтын үйл ажиллагаа явуулдаг Монхороос Интернэшнл компанид захиргааны мэргэжлээр ажиллаж байна. Би яагаад энэ мэргэжлийг сонгоцсон шалтгаан гэх юм бол эцгийн зөвлөмжөөр орж исэн. Тэгээд энэ сургууль суралцах явцдаа энэ захиргааны гэдэг мэргэжлийг илүү өөрийн болгож авснаар би энэ мэргэжилтэд илүү их хайртай болсон. Ер нь энэ мэргэжлийг хүн болгон сонгоод байдгүй. Миний бодлоор энэ мэргэжил нь ирээдүйд Монгол улсыг хөгжихэд нэг хөв нэмэр оруулах мэргэжил болов гэж би боддог. Би энэ сургууль суралцах хугацаанд сургуулаа төлөөлж Монгол ур чадвар 1-р шат буюу захиргааны ур чадварын тэмцээнд оролцож шилдэг 6 шалгарсан. Монгол улстай 3 үе шат буюу 3 тэмцээнийг давж иж дэлхийн ур чадварын тэмцээнд явдаг. Би болохоор эхний тэмцээнд 4-т орж сүүлийн 2 тэмцээнд тэргүүн барьцснаа дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол улсаа төлөөлж захиргааны мэргэжлээр оролцох эрхийг авснаар сая 2017 оны 10 сарын 14-нд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод Монгол улсаа төлөөлж захиргааны мэргэжлийн ур чадварын тэмцээнд амжилттайгаар оролцоод ирсэн байгаа. Манай мэргэжил нь болохоор бас дизайн гэдэг мэргэжлийг бас хослуулсан байгаа. Одоо энэ утсыг энэ олон утсыг эмэгтэйчтэй энэ даатлагчанд байрлуулж эмэгтэйчийг ингэж олох их мэтчлэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ дэд станцын энэ байгууламж нь болохоор эмэгтэйчтэй хар мянган утас явж байгаа. Бүгдийг эмэгтэйчэнд оруулахын тулд дугаарлагч, номерлагч их зүйлийг хийдэг. Би энэ байгууллагад ороод хамгийн анхны ажил гэх юм бол энэ дэд станцын хуваарлах самбар хийсэн онлайн шиг самбар анхны ажилд ороод хийсэн байгаа. Би мэргэжилтэй хайртай, би мэргэжлээрээ бахархдаг. Мэргэжил Цэгийн